Дагшин газар бол Бурхан багшийн лагшин мэндэлсэн Лумбины цэцэрлэг төрөлн гэдэг ийм сайхан газар байгаамаа. За энэ одоо сая бид бүхэн орж ирлээ. Энэ цагаан бунхан дотор бол Бурхан багш яг төрсөн газар нь босгосон ийм одоо дурсгалын бунхан сүм байгаа. Бүгд дотор орж ус залбирал аврал даатгалаа өдөлөд ингээ гарч ирлээ. За Бурхан багшийг манай тооллын өмнөх 500-аас 600 он гэж ихэнх судлаачид үздэг. За хамгийн бодиттой судалгаа болохоор 1956 онд энтгэгт Бурхан багшийн мэндэлсний 2500 жилийг тэмдэглэсэн. Тэгээ тэр тооллоор тооцох юм бол одоо хамгийн бодиттой гэхээр одоогийн байдлаар Бурхан багшийн мэндэлсэн он тооллыг тооцох юм бол 2574 дахь жил рүүгээ орж ийн гэсэн үг. Тэр тооллоор тооцоход нийтийн засгийн газраас гарсан судалгаа учраас тэр бол харьцангуй одоо бодиттой гэсэн үг. Тэгэхээр 2574 жилийн өмнө бол энд одоо Бурхан багш мэндэлсэн байх нэ. Тухайн тэр одоо Шагжаан аймгийн хааны гэр бүл төрсэн хааны агшууд. Тэгээ тэр үед бол хатан одоо эмэгтэй хүн төрөхдөө төрхөмдөн очиж төрдөг байсан юм байна. Тэгээд няраалах төгцсөн байж байгаа Махамая хатан өөрийн одоо төрсөн гэрлүүгээ явж байгаад тэгээ энэ цэцэрлэг төрөлд цаатаад энэ цаатах үед төрсөн юм байна. Гэртээ хараа хурж амжаагүй гэсэн үг. Одоо бид нар үдээс хойш тэр Капелла Васто гэдэг хааны орд өргөө байсан газар суурийг очиж бас сонирхож харна. Тэгээ тэр газраас ингээ гэрлүүгөө явж байгаад энэ төрж мэндэлсэн ингэж одоо түүх судлаачид үздэг. Бурхан багшаас хойш 300-400 жилийн дараа Ашок гэж энэ энтхийн газар нутаг дээр амьдарч байсан хаадууд донд Бурхны шинтэй энэ хаан одоо төрж гарсан. Тэр хүн бол ер нь Бурхны шишний одоо хөгжилд ирээдүйн одоо Бурхны шишний одоо түүхэнд хөгжилд маш их үүрэг гүйцэтгэсэн тийм хүн байгаа. Ашок хаан гэж. Манай одоо дээдсүүд одоо багш нар одоо ном сургаалдаа бас дурдж ил байдаг Ашок гэж. Тэр хүн Бурхан багшийн холбогдлолтой бүх газруудыг олж, илрүүлж дурсгалж мөнхжүүлсэн ийм түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэрний одоо хамгийн том нэг жишээ бол одоо энэ баг нь байна. Энэ баг нь бол Ашок хааны бүтээсэн баг нь байгаа. Бидний эргэл мөргөлийн явах газруудаа ихэнх газруудад ийм баг нь байж байгаа. Ашок хааны босгосон баг нь. Дээд талд нь дөрвөн дэшээ харсан арслантай. Бурхны шашны одоо энэ түүх дурсгалаас өнөөгийн энтхийн төрийн сүлдэн залагдсан цорын ганц зүйл бол одоо мөнгөн тэмдэгтэн дээр нь байж байгаа тэр дөрвөн дэшээ харсан арслангийн дүр байж байгаа. Бид ингээд мөргөлийн газруудаа зарим газраа бүр дээрэн бүр арслантай юм том босгосон багнууд байгаа. Эдгээр чинь багадан 2000 жилийн настай дундчаар тийм их урт удаа хугацаа он цагийг илээсэн ийм түүх соёлын дурсгалтай ийм өвнүүд байгаа. За ингээд түүхэн цаг хугацаанд Бурхны шин энэ газар оронд Бурхан багш мэдлээд хааны аг байж байгаад баг болчир насандаа бол одоо хааны агийн амьдралаар амьдарч байгаад насанд хүрээд ингээд гэр бүлтэй болоод ингээд энгийн амьдарч байгаад 29 настайдаа ер нь одоо миний энэ амьдарч байгаа амьдрал зөв буруу юу гэдгийг эргцүүлж боддог болж хааны аг учраас бүхий л зүйлээр одоо тэр хааны гэр бүл хүүг хангаж тансаг тийм одоо орчинд өссөн. Тэгвэл хаяа нэг одоо ингээд нийтийн амьдралын дунд гарахад тэнд бол одоо зовж шаналж байгаа хүмүүс харсан байна. Үхэж өргөдсөн хүн харсан байна. Өвдөж зовсон хүмүүс харсан байна. Тэгээд ер нь одоо миний амьдрал энэ хүмүүсийн амьдрал яагаад ийм байдгийм бэ? Энэ зовлонгоос салахын тулд бид яах ёстой бэ гэдэг эрэл хайгуулыг одоо бодож эхэлсэн байгаа. Ингээ 29 настайдаа бол тэр өөрөндөө хааны өргөө орд харш хатан одоо бүх юм орхиод ингээ даянчилсан. Ингээ даянчилж явж байгаад Бодгая гэдэг одоо бидний очих тэр гэгэрсэн газар Бодгаяд очиж бол одоо төгс гэгэрлийн чандад хурж энэ одоо өнөөгийн Бурхан багшийн одоо айлдвар сургаалын их суурийг тавьсан ийм түүхтэй. За одоо маргааш бол бид нөгөөдөр гэсэн үг шүү дээ. Маргааш өглөө эндээс гараад ороод очихонох газар бол Бурхан багшийн таалал төгссөн Кушинагар гэж газар байгаа. Ойрхондоо бол эндээс ингээд хоёр энэ чинь Непалийн нутаг, нөгөө тал нь энтхийн нутаг байгаа. Кушинагар. Тэрний цаатлын дараагийнх нь болохоор Вайшали гэдэг нас барахын одоо таалал төгсөхийнхаа өмнөхөн хамгийн сүүлд номоо айлцсан газар байгаа. Тэгээд Наланда Аражгэр гэж газар байгаа. Гүн ухааны гол үзэл онлоо айлцсан. Энэ одоо газар Ширнэн гэж манайхаа ярьдаг да гол одоо үзэл онлоо айлцсан газар байгаа. Тэгээд Наланда гэдэг буддийн их сургууль Бурхан багшаас хойш хуургын чуулган 2 одоо хуургын чуулган их чуулсан. Тэгээд тэр Наланда гэдэг их сургууль үүсэн байгуулагдсан. Тэнд бол одоо буддийн ялангуяа Монгол дэлгэрсэн их хөлөгний уламжлалтай энэ Бурхан багшийн айлдвар сургаал судар тарин хосолсон энэ одоо номыг одоо судалсан хамгийн том сургууль бий болсон. Тэр сургууль үндсэндээ нэг 500-600 жил орчим оршин тогтносон. Тэр хугацаанд бол одоо буддийн одоо тэр Бурхан багшийн 16 найдан гэдэг өчигдөр нэг цогц дурдсан да. Тэр 16 найдан тэргүүтээ маш олон мэрэгдүүд төрөн гарсан.
ийм тийм ариун лагшин газар байгаа. За тэгээ тэндээсээ бид бол нөгөө гэгэрсэн Бодгаяад нь очиод нилээд хоног болно. Тэгээ Бодгаягаас сүүлд нь Варнас гэдэг газар очино. Варнас нь яадаг газар вэ гэхээр Бодгаяад гэгэрснийхаа дараа цааш яваад тэр Варнас ганг мөрний хөвөн дээр байдаг тэр Варнас хотын захад байдаг Сарнат буюу Бугуун цэцэрлэг төрөлн гэдэг газар анх одоо шавнартаа номоо айлдсан. Хамгийн анх ном айлдсан газар нөгөө. Анхны номын хөр дэргүүлсэн газар гэж Варнасыг хэлдэг. За үндсэндээ бидний мөргөлийн маршрут бол ийм замаар явах нэ. За Бурхан багшийн айлдвар сургаал бид монголчууд яагаад шүтдэг болсон юм бэ гэдэг асуулт одоо та бүхэн төрж байгаа баг. Тэгэхээр Бурхан багшийн одоо айлдвар сургаалын Гямлан өөрөөр ганг мөрний хөндөд түгэн дэлгэрээд айжимдаан энэ одоо бүс нутагтаа тархсан. За тархахтаа Гямлан нурууны баруун хойд хэсгээр одоогийн Афганистан, Пакистан орчин Дундад Азийн торгоны замаар дамжиж хойшоо дэлгэрсэн байлаа. Тэр үед бол манай Монгол газар нутаг дээр одоо тухайн үеийн бол Хүүний гүрэн гэж байсан. Хүүний гүрний үед одоо Монгол орн газар нутагт Бурхан багшийн айлдвар сургаал дэлгэрч байсан ийм одоо нотлогоонууд маш олон гарч ирдэг. Энийг бол Монгол дэлгэрсэн анхны Бурханы шишний одоо нэгдүгээр дэлгэрэл гэж үздэг. За хоёрдугаар дэлгэрэлтийн үед их эзэн баг Чингис хааны үед Монголд дахиад Бурханы шин дэлгэрсэн. Гэхдээ тэр нь бол төвдөөс дэлгэрсэн. Төвдүүд бол Бурхан багшийн айлдвар сургаалыг одоо энэ Гямлан салбар улсын зүүн хойд талд нь төвдүүд байгаа штэ. Энэ Гямлан салбар улс нь тэр жигтэн одоо төвдтэй ойролцоо юм ард түмэн амьдарч байсан учраас харьцангуй Бурхан багшийн айлдвар сургаалыг авахд дөхөн байж. Тийм учраас төвд оронд 8 9-р зууны үеэс эхлээ Бурхан багшийн айлдвар сургаал дэлгэрсэн гэж үздэг. Одоо тэр дэлгэрсэн түүхэнд бидний өчигдрийн нөгөө Катмандууд очсон тэр 60 хашрын сувраг гэж ярьсан штэ. 60 хашрын сувраг бол Бурханы шишний ихэнх Налаандын уламжилтаа Бурханы шишний хөлөгний уламжил дэлгэрхэд их тийм түүхэн одоо үүрэг гүйцэтгсэн гэх юм уу домогтой юм газар байгаа. Тэр нэг дөрвөн хүүхэдтэй худалдаачин эмэгтэй сувраг бүтээсэн гэж ярьсан штэ. Тэр худалдаачин эмэгтэй дөрвөн хүүн болохоор дөрвөлэн хожим одоо төвдөд Бурханы шишнийг дэлгэрүүлэхэд үнэтэй хуунмэр оруулсан гол түүхэн хүмүүс байжээ. Тэгээ Монгол дэлгэрсэн одоо тэр Бурхан багшийн айлдвар сургаалын 2 дугаар үеийн Чингис хааны үеэс дэлгэрсэн тэр ном бол төвдөөс дэлгэрсэн учраас төвдөд дэлгэрсэн Бурханы шишин бол бидний монголчуудын Бурханы шишний 2 дугаар дэлгэрэлтэй түүхэн холбоотой. Энэ үед бол төвдийн Бурханы шишний Нима буюу хуучин урсгал гаржидва гэдэг одоо зарлиг үндэсний өвдсөн урсгал гэдэг энэ хоёр урсгал да сүүлд нь Хувлаа хааны үед бол саж гэдэг ингээд үндсэндээ 3 урсгал нь гуруула Монгол оронд дэлгэрч байсан байдаг. За энэ бол 2 дугаар үе. За 3 дугаар үеийн хувьд бол Төмдийн Алтан хаан. Төмдийн Алтан хаан гэдэг нь өнөөгийн бүгд найрамд Хятад ард улсын өвөр Монголын өртөнд хорны нийслэл Хөх хот байгаа шүү дээ. Хөх хотын төвд байдаг нэг сүм байдаг ихэнх нь очиж үзсэн байхдаа тэр сүм Алтан хааны үүсгэн байгуулсан сүм байгаа. Тэр үед Төмдийн Алтан хаан тухайн үеийн төвдийн Бурханы шишний гэлвийн урсгалын тэргүүн Содномжимс гэдэг ламыг залаад энэ одоо ном сургаалыг бид бүхэн авах одоо юм одоо зохимжтой юм байна гэдэг үүднээс анхлан залсан байдаг. Тэр үед бол халахын Автайсан хаан буюу өндөр гэгээний өвөг эцэг аавын аав нь гэсэн үг. Өндөр гэгээний өвөг эцэг мөн одоо Содномжимс ламтай одоо уулзаж учирч ном сургаалын сонсож дахин одоо Монгол орондоо дэлгэрүүлэх юм хүсэлт тавьсан байдаг. Тэр үеэс эхлээд Төмдийн Алтан хаан бол одоо тэр Содномжимс гэдэг ламад Далаа гэдэг нэрийг өгжээ. Далаа гэдэг бол Эрдэм оюуны далаа маш их эрдэм номтой гэсэн үг. Тэр үеэс хойш бүх далаа лам нарын хувьд ламныг Далаа лам гэдэг нэртэй болоод хойд талд нь одоо чинь Жамс гэдэг чинь далаа гэсэн үг байгаа. Содномжимс, Төвдөн Жамс одоогийн 14 чинь Данзан Жамс шүү дээ. Бүгд ингээд Далаа лам гэдэг нэрийг өгсөн. Тэр үеэс эхлээд Монгол оронд бол Бурхан багшийн айлдвар сургаалын тэр цогт Налаандрын уламжилт тэр сургаалын төвдөд дэлгэрсэн гэлвгийн урсгал буюу Шармалгаатны гэдэг бид нар шарын шашинч гэж яриад байдаг шүү дээ. Бог Зонхова гэдэг хүн бол энэ төвдийн эхний одоо 3 урсгалаас ариутхан шүүлт хийгээд яг Бурхан багшийн тэр Налаандад айлдсан боловсруулсан Налаандын мэрэгдийн боловсруулсан Бурхан багшийн айлдвар сургаалыг дахин одоо шинчилсэн гэсэн үг. Тэр тухайн цаг үед дахин шинжилэл хийж гаргаж ирснийга тэр сайн хувьтны буюу шарын шашин, гэлэгийн шашин гэдэг. Тэр номыг одоо тэр халахын Автайсан хаан тэргүүтээ за тэр Төмдийн Алтан хаан тэргүүтээ одоо тэр мэрэгдүүд Монгол оронд дэлгэрүүлсэн байна. Тэгээд түүний хожимхон одоо 1635 онд Автайсан хааны хүү одоо Гомдоржийн төрсөн Тушаадхан Гомдорж гэдэг хүний одоо голомтод төрсөн хүүг буюу өндөр гэгээнийг Монголын Бурханы шишний тэргүүнээр залсан. Тэр үеэс эхлээд Монгол оронд бол Бурханы шишний гэлвгийн урсгал түгэн дэлгэрч тэр үеэс эхлээд монголчууд бол Бурханы шишний 10 ухааны бүхий л төрлөөр нь судалж ялангуяа өндөр гэгээн бол өөрөө
маш одоо тийм агуу уран бүтээлч хүн байсан шүү дээ. Маш олон бүтээлүүд бүтээсэн. Гайхамшигтай сайхан тэр 21 дарихаас ахгуулаад одоо дундад зууны үеийн тэр агуу их соён гэгэрүүлэгч урлагийн одоо баруун Европт алдран төгсөн тэр урлагийн тэр одоо гайхалтай суутай хүмүүстэй энэ зэрэг цүнс хэмжээний ийм гайхамшигтай уран бүтээлч хүн байсан. Ганцхан одоо лам байгаагүй гэсэн. Улс төрч нийгмийн зүтгэлтэн хүн байж. Яг түүхэнд янз янзын одоо шалтгаанаар элдвэр хилдэг. Тэгвэл өндөр гэгээний хувьд бол монголчуудыг нийлхэх тийм үүрэг хүлээсэн хүн. Яагаад өндөр гэгээн монголчуудыг нийлхэх болсон юм бэ гэхээр энэ түүхтэй холбоотой энэ түүхийг та бүхэн бас нэг товчгоо сонсчод гэмгүү. Яагаад гэхээр их эзэн бог Чингис хаанаас хойш үргэлжилсэн Монголын их эзэнт гүрэн айжимдаа дотоод зөрчил элдв юмнаас асуудлаасаа болоод зөрчилдөж эхлээд тарж бутраад хамгийн сүүлд нь Тогоон Төмөр хаан Юон гүрний сүүлийн одоо эзэн хаан ингээд тэр төрийг задласнаас хойш монголчууд тархаа бодрохаа болцсон. Монголд удирдлаггүй үндсэндээ ингээд овог аймагуд бие биенээ одоо ингээд хоорондоо эв түнжингүү зөрчилдөдөг үндсэндээ Монгол туурхтан гэдэг оршихгүй гэдэг маш ийм хүнд нөхцөл байдал тулгарсан үе 15, 16, 17 дугаар зууны үе гэсэн үг. Энэ үед бол Монгол мэрэгдүүд юу бодож байсан бэ гэхээр нэгэнт зэр зэвсэг цэргийн хүчээр дахин Монгол төрийг нийтгэх боломж нь хомс болоод дотроо ингээд эв дэгдэлгүй дотроо ингээд хэмнэлтэн тэмцэлдээд байгаа учраас хожим монголчуудыг бид яаж нэгтгэж нэгэн дэвэр дор нэгэн үзэл санаан дор нэгдэх вэ гэдэг ийм асуулт гарч ирсэн. Тэгээ энэн дээр нэг одоо шийдэлд хүрсэн нь урд нүрээс одоо эзэн бог Чингис хааны үеэс эхлээд ингээд шүтэж ирсэн Бурхан багшийн айлдвар сургаалдоор монголчуудыг нийтгэх боломж байна гэдгийг олж харж. Тийм учраас монголчуудыг нийтгэх нь Бурханы шишний тэргүүнтэй болох нь зөв юм байна гэд ингээд тэр Монгол гал голомтыг сахиж байсан Тушаад хааны ураг удмаас тэр одоо Автасай хааны одоо үр удам гэсэн үг шүү дээ. Тэр Тушаад хаан гомдоржийнхүү зан базар гэж одоо тэр баг бяцхан одоо хүүг тэргүүнээр тодруулсан. Тэгтээ ганцхан төв халахыг бодоогүй. Зан базрын ээж нь ханд жамс гэж хүн байсан. Өндөр гэгэний ээж. Тэр хүн болохоор дөрвдийн далаа таашаа хүн, баруун монгол хүн. Тэгэхээр баруун монголыг төв монгол хоёрыг ураг барилдуулаад дундаас нь шашны тэргүүн гаргана гэдэг бол нийт монголчуудыг нэг дэвэн дор нэгтгэх ийм боломжийг одоо үүсгэх ийм одоо нөхцөл боломж бүрдсэн. Энэ үүргэн бол өндөр гэгээ маш сайн биелүүлсэн. Тэгээ Бурханы шинтнүүдийн хувьд бол урд хойд нас гэж ярьдаг. Тэгээд урд одоо чинь өндөр гэгээ өөрийнхөө одоо үүлийг бүтээгээд 81 нас өдөр зоглоод ингээ бурхан болсон. Тэр үеэс хойш 2 дугаар богд, 3 дугаар богд, 4 дугаар богд гэдэг ингээд үндсэндээ 1911 он буюу үндэсний эрхчлээний хөдөлгөөн богдхаант Монгол улс үүсэн байгуулагдсан тэр цаг үеийг хүртэл хэдийгээр өндөр гэгээн нэгэн одоо насаа илээгээд ингээд бурхан болсон ч гэсэн тэр өндөр гэгээний оюун санаа нь одоо жишээ нь 2 дугаарх нь Монгол хүн байсан. 3-8 хүртэл төвдүүдийг сонгосон шүү дээ. Төвд богдуудаа төвдөөс залж яасан. Тэр нөгөө улс төрийн нөхцөл байдал шалтгаантай холбоотой. Манжи хааны зүгээс 2 дугаар богд бас монголчуудынхаа энэ эрхчлөөний хөдөлгөөн элдв юмд бас нөлөөтэй удирдах хэмжээнд оролцоод байсан учраас 2 дугаар богдыг бол одоо бас сэл залуугаар нь хоролцсон гэж ярьдаг. Тэгээд 3-аас нь эхлээд монгол хүн тодруулахгүй төвдүүдийг тодруулна гэдэг Манжи хааны зэрлэгтэй болсон учраас 3, 4, 5, 6, 7, 8 гэдэг бүгд төвдөөс тодорсон. Тэгэхээр өндөр гэгээний одоо нэг оюун санааны үргэлжилт чинь одоо ингээл 2, 3, 4, 5, 6, 7 гэж явж байгаад 8 дугаар богд хүртэл ингээд үргэлжилж ирээд 8 дугаар богд бол 1911 оны үндэсний эрхчлээний хөдөлгөөнийг үндсэндээ хэрэгжүүлсэн гол хүн нь. Ягаад тэгэхээр нөгөө түрүүний миний дурдсан шиг Монгол туурхтнуудын хувьд бол богд гэгээн гэдэг хүн бол ерөөсөө нэг номерын удирдагч нь байж. Шашны ингээд бидний ингээд хөндлөнгөөс нь харахад бол одоо ливинг буддаа буюу амьд буддаа гэж одоо гадаадынхан тэмдэглэсэн байдаг. Монгол туурхтнуудыг бүгдийг нь одоо манлайлах хэмжээний итгэл үнэмшил сүсэг бишрэл итгэлийн даасан ийм цорын ганц удирдагч бол 8 дугаар богд байж. Хэдийгээр тэр одоо ч Цэцэн хаан, Тушаад хаан, Засагт хаан гээд хангуудын удирдлагууд байсан боловч тэднийгээ манайхан ч хүлээн зөвшөөрдөг. Монгол бидний нэг арын шин байдаг шүү дээ. Сая яваагаа хүлээн зөвшөөрдөг, удирдагчаа хүлээн зөвшөөрдөг нэг хэцүү асуудал байдаг. Тэгээ тэр үед бол ганцхан шашны тэргүүн л монголчуудыг нэгэн дээвэр дор нэгтгэх ийм одоо боломжтой юм байна гэд хэдийгээр одоо жишээ нь Манжи хааны зүгээс харахад юм уу гаднаас нь харахад бол монголчуудын шашны тэргүүн боловч тухайн цаг үеийн богдын институт, Явцан домбын институт бол юу байсан бэ гэхээр Монгол төрийн үүргийг давхар тэр шашны нэрэнд гүйцэтгэл яваад байж. Одоо жишээ нь сар шинээр гихтэл одоо золгох тэр зан уулыг хэл Тушаад хааны гал голомтын залгамжилж байгаа Тушаад хаан бол Алтан ургийн одоо хамгийн гол чухал хүн учраас тэр эхний цагаан сарын шинийн нэгний өглөөний галыг асаадаг тахилгын зан уулыг үлдэгч байх жишээ нь. Энэ ажил бол ингээд богдын нэр дор ингээд яваад байсан. Явж байгаад 1911 онд бол одоо энэ
бүр нэлээд өндөр хүчийг аваад тэгээд манжийн төр дөнгөж унангуут нь монголчууд тусгаар тогтнолоо зарласан. 1911 оны 12 сарын 29-нд Богдхаант Монгол улсыг тусгаар тогтнолоо зарласан. Энэ бол хожимын нөгөө бидний ардын хувьсгал гэж яриад байгаа 21 оны ажлын чинь урдтал хэсэг нь байсан. 21 он бол зөвхөн тоглоомын ажил. 1911 онд Богдхаант Монгол улс байгуулагдсан байж. Тэгэхээр энэ бүх юм чинь ганцхан одоо жишээ нь бүдийн одоо хэдэн лам нар хийцэн ажил биш. Урдаас тэр Монгол ноёдын яаж монголчуудыг нэгэн дээвэр дор нэгтгэж ингэж гал голомтын мөхөөчлгөө авч явах вэ гэдэг энэ одоо үзэл бодол олон одоо ийм хүмүүсийн хүсэл мөрөөдөл төр бий болсон учраас Бурхны шим ганцхан буддийн ном сургаалч төдийгүй монголчуудын оршин тогтноход тусгаар оршиход хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн ийм шашин юм. Тийм учраас бид бүхэн бол одоо Бурхан багшийн айлдвар сургаалд бол маш хүндэтгэлтэй ханддаг. Монголчуудын оршин тогтноход бол үндсэндээ түүхэн үүрэг гүйцэтгэж монголчуудыг одоо их эзэн бог Чингис хааны үед бол тэр эрд цэргийн хүчээр нэгтгэж байсан тэр их орон зайг чинь энэ шашин номын хүчээр оюун санаагаар нэгтгэж нэгэн дээвэр дор нэгэн цул болгосон учраас Бурхан багшийн айлдвар сургаал бол үнэхээр одоо энэ агуу одоо ач тусаа өгсөө монголчуудын хувьд бол гэж ингэж боддог юм шүү. Төөх судлаачид ч одоо энэ дээр бол дуу нэгтээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээ ганцхан одоо жишээ нь бид биш энэ буддийн ном сургаалаар өнөөдөр Монгол туурхтнууд нэгдэж байгаа. Одоо жишээ нь манай цэцэгмаа бол бүрээд босгоо улаудаас ирсэн энэ багт явж байна. Тэгээд хаа байсан баруун Европод байгаа халимгууд байж байна. За тэгээд туваа байж байна. Өвөр Монгол байж байна. Эдгээр хүмүүсийг юу нэгтгэж байна гэхээр өнөөдөр Бурхны шин нэгтгэж байгаа. Буддийн ном сургаалдор л энэ хүмүүс нэгдэж байна. Бусдаар бол одоо жишээ нь нэгдэж чадахгүй байна шүү дээ. Ижил итгэл үнэмшил байна. Ижил зан үйл байж байна. Ижил айлдвар ном сургаал байж байна. Өвгдөөс дээдсээс дамжиж орж ирсэн энэ хайхан зан заншлаараа өнөөдөр монголчууд нэгдэж байгаа. Яагаад нэгдэж байна гэхээр би одоо жишээ нь 2006 онд далаа багшид Монгол туурхтнуудыг төлөөлөөд Батөршил өргөх юм ажлыг зохион байгуулсан. Дэлүү хутагт гэдэг халимыг хувилган хүн байдаг шүү дээ. Дэлүү хутаг санаачлаад бүрээдээс одоо жишээ нь лам нар ирээд, халимгаас лам нар ирээд, туваагаас лам нар сүснүүттэйг ярьж байгаа шүү дээ. Монголоос би одоо ингээд хүмүүсийг цуглуулад ингээд бид хэд 400-500 хүнтэй урлаг соёлын групптэй, уран бүтээлчтэйгээ ингэж тэгэхэд бол бусдаар бол бид бол тэр болго нэгдэж чаддаггүй. Монгол туурхтнуудыг нэгтгэх тэр оюун санааны гол хүчин зүйл бол энэ буддийн ном сургаал, Бурхан багшийн айлдвар сургаал юм гэдэг нь маш тодорхой харуулж байсан. Тийм л учраас одоо бид бүхэн чинь ганцхан одоо буддийн ном сургаал бол үнэхээр цэвэр ариун дотоод сэтгэлийн амар амгалан голох тэр арга замыг заасан тод томроо гэдэг нь дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн. Дээр нь монголчуудын хувьд бол зөвхөн одоо ном сургаал төдийгүй оршин тогтноход ийм их чухал үүрэг гүйцэтгэсэн юм шүү гэдгийг та бүхэн маань бас жич зарим нь чиг ер нь одоо хүмүүс ном судар хараад ойлгож мэдсэн байгаа. Бас нэг сонсоод авчаарай. Дараагийн цаашаа ингээд хүмүүсэд бас мэдээлэл хүргэн штэ. Бид юу үзэж хараад дөрөв ямар утга учиртай юм Бурхан багшийн айлдвар гэдэг чинь юу юм Монголын төвхтэй ямар холбоотой ингээд ийм яриа хоороо гарч ирнэ. Тэр үед бол ийм учиртай юм гинлээ шүү гэдэг нэг цогц дурдчвал энэ зөв мэдээлэл цаашаага олон хүнд хүрэх тусмаа одоо энэ бид хэдий одоо зорж ирсэн бас нэг том ажил шүү. За тэгээ одоо энэ хэдийгээр бид нар хориг хэдүүлээ яваач гэсэн ард үлдсэн нөгөө алаг нүдэн 3 сая гаруй монголчуудаа тэгээд цаашаа одоо дэлхийн даяар тархсан хэдэн ч монгол хүн байдгийг бүр цаашаа нөгөө 7-8 төрөм энэ монгол энэ цэнгэр гараг дээр амьдарч байгаа бүх хүмүүс амар амгалан инг тайван харчлах шалтгаангүй дайн дайчингүй өвчин зовлонгүй орш хултгай гэдэг залбирлаа ингээл тэгээд дашрамд одоо тэгээд би нэг хэлээд байгаа шүү дээ. Тэрийг сайн бодоод ингээл явах нь байна шүү дээ. За одоо ингээд товч мэдээлэл энэ хүрээд өндөрлөө. Одоо ингээд хэдүүлээ энэ Ашокийн одоо багны тэнд очиж нэг адис хүртчихээ. Тэгээ саяныхаа хаалаар гараад тэгээ дараагийнхаа газар очино. Дараагийн газар ямар газар очих вэ гэхээр бэрүүгэн гаржид урсгалын бэрүүгэн гаржид бай гэдэг. Бэрүүгэн гаржидын урсгалын одоо Германд байдаг тийм одоо хүмүүсийн төрийн бус байгууллага юм да бүтээсэн тийм Бурхан багшийн цогцлбор байгаа. Тэнд Бурхан багшийн одоо ихээ хөвлөд олдсон, төрсөн, тэгээд нөгөө хаан одоо аг хүүгийн амьдрал за тэгээд сүүлдээ хуурга болсон гэдэг ингээд 12 зохионгоо гэж би ярьдгийг. Бүгдийг нь ингээд бүтээсэн, зохиомжилсан ингээд саяхан нар зов тойроод ингээд харах юм бол бүгд харагдахаар тийм цогцлбор байгаа. Тэр цогцлборыг очиж үзээд дотор талын, гадна талын хийц юмнуудыг харж хаад ингээд өдөөс хойш буудлын руу очиж хоолндоо идчихээд жоохон амс хийгээд өдөөс хойш тэр Капилавасто гэдэг Бурхан багшийн одоо үеийн амьдарч байсан тэр хааны ордон өргөө байсан тойр руу очив. Ингээд өнөөдрийн хөтөлбөр өндөрлөө.